улсын барилгын салбарын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, дэвшилтэт техник, технологи болон хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд барилга байгууламжийн талаарх мэдээллийг бэлтгэн хүргэдэг барилгын мэдээлэл нэвтрүүлгийн маань ээлж дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Монгол хүн бүрийн толгойн өвчин болсон гэж хэлж болох үс. Улс орны хэмжээнд тулгамсан асуудлуудын нэг бол агаарын бохирдлын асуудал юм а. Агаар хөрс орчны бохирдлыг бууруулах гол шийдэл нь иргэдээ орон сууцчлуулах, гэр хорооллыг дахин төлөвлөх гэж үзэж байгаа. Энэ хүрээнд барилга хот байгуулалтын яамнаас баримталж байгаа бодлого шийдвэр хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд болон иргэд өөрсдийн газар дээрээ эрчим хүчинд хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй амны орон сууц барьж байгуулан ипотекийн зээл хамрагдах боломж олцооны талаарх мэдээллийг бэлтгэн үзэгч та бүхэндээ хүргэж байна. Монгол улсын засгийн газраас ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилт тавьсан. За 2018 оноос эхлээд энэ ипотекийн зээлийн их уср бол улсын төсөвтөд сууж хөлчлөгддөг болсон. Монгол улсын засгийн газар олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагсантай холбогдуулаад Монгол банкнаас энэ санхүүжилтийг гаргах биш тэ. Төсөвт суулгаж одоо ингэ гаргадаг болсон. За энэтэй холбогдуулаад ипотекийн зээлийн их усрыг одоо төсвийн их усртэй уялдуулаад яаж нэмэгдүүлэх вэ? Хүртээмжийг яаж сайжруулах вэ гэдэг ийм одоо бодлогын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. За 2019 онд бид улсын төсөвтөр 115 тэрбум төгрөг. За Монгол банкны эргэн төлөлтөөр бид бас 200 орчим тэрбум төгрөг. Ингээд 300 орчим тэрбум төгрөгийг бид нар энэ жил яаж нэмэгдүүлэх вэ гэдэг энэ гарцыг засгийн газар эдийн засгийн байнгаар ярилцаад 460 тэрбум төгрөгт хүрэх энэ бололцоог бол одоо нээж өнөөдөр энэ хүрээнд одоо зээл олгогдож байна. За Монгол улсын засгийн газраас энэ ипотекийн зээлийг олгох энэ журман дээр нэг одоо томоохон бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлсэн нь иргэд амны орон сууц барихад бол одоо ипотекийн зээлийг олгож болохоор ийм одоо зохицуулалт орсон. За метр квадрат нь 120 метр квадратаас илүүгүй байх ёстой. За үнийн олгох зээлийн хэмжээ бол 60 сая төгрөгөөс хэтрэхгүйгээр тэ ийм одоо зээл олгох ёстой. Ингээд энэ нь бол ямар шалгуураар ямар одоо шаардлага хангасан орон сууцнд олгох вэ гэдэг амны орон сууцнд барихад олгох вэ гэдэг асуудал дээр одоо тодруулга зарим зүйлийг тодруулах ийм шаардлагатай байна гэдэг одоо саналыг Монгол банк санхүүгийн байгууллагуудаас ирүүлж байгаа учраас манай яам холбогдох одоо байгууллагуудтай хамтарч ажиллаад өнөөдөр одоо Монгол банкнд бид саналаа хөрвүүлэх гэж байна. За ер нь журманд туссан үндсэн концепц нь юу гэхээр зэрэг. За нэгдүгürt бол тухайн амны орон сууц баригдах гэж байгаа бүс нь амны орон сууц буюу тийм нам давхрын орон сууц баригдах тийм төлөвлөлт буюу зөвшөөрөгдсөн байх ёстой тийм ээ. Хоёрдугаарт нь бол тухайн амны орон сууц нь эрчим хүчний хэмнэлттэй байх ёстой. Гурав дахь үндсэн асуудал нь болохоор зэрэг дид үтцийн шийдэлтэй байх ёстой гэж тийм. Өөрөөр хэлбэл одоо ус за тэгээ цахилгаан одоо бусад шаардагдах дид үтцийн хангамжийн асуудлыг хэсэгчилсэн буюу төвлөрсөн, хэсэгчилсэн өөрөө одоо нар салхич байд юм уу те ямар нэгэн байдлаар шийдлээ бол тодорхой одоо шийдсэн байх ёстой гэсэн ийм үндсэн шаардлагууд тавьж байгаа. Тэгээд энэ дид үтцний шийдэлтэй байх ёстой гэдгийг юу гэж ойлгох вэ? Тийм ээ. За эрчим хүчний хэмнэлттэй байх ёстой гэдгийг юу гэж ойлгох вэ? За тэр ингээд төлөвлөгдсөн газар баригдах гэдгийг юу гэж ойлгох вэ гэдэг ийм гурван үндсэн манай барилгын салбарт хамаарах энэ асуудлуудаар бид нар ийм ингэж ойлгоно гэдэг ийм одоо тодорхой саналуудыг Монгол банкнд ингээд өнөөдөр явуулж байна. Тэгээд энэ асуудлыг авч үзээд Монгол банк нөгөө журман дээр ингээд тодруулж суулгаад одоо асуудал хэрэгжих юм бүрэн болцоотой болно. Хагасчлаас эхлээд энэ бол олгох ёстой гэж бид нар харж байгаа. 120 метр квадрат хүртэлх одоо хэмжээтэй амны орон сууцнд ипотекийн зээл олгох боломжтой болсонтой холбогдуулан иргэдийн хувьд одоо амны орон сууц бариулах, газар дээр одоо барилга байгууламж төлөвлүүлэх, одоо эрэлт хэрэгцээ сонирхол мэдээж нэмэгдэж байгаа. Үүнтэй холбогдуулаад бид үндэсний тэргүүлэх үйлдвэр болох Эрэл группийн байшин үйлдвэрлэх комбинат дээр ирээд байна. Байшин үйлдвэрлэх комбинатын хувьд барилга байгууламжийг барьж агуулах бүхий шатны ажлыг үйлдвэрлэлийн аргаар дотооддоо шийдвэрлэж, за эс хайрга дайрга байхаас нэг
эхлэн бүхий л түүхийдээ боловсруулан чанар шинжилгээ стандартын шаардлагын дагуу бэлтгэн боловсруулж за үүгээрээ дамжуулан одоо эцсийн бүтээгдэхүүн болох орон сууцыг хэрэглэгчдэд хүлээлгэж өгч хурдан хугацаанд хийж гүйцэтгэж байгаагаараа онцлогтой юм а. Ингээд энэхүү үйлдвэрийн ажиллах горим хүчин чадал нөхцөл байдалтай нь танилццгаая. Үйлдвэр чинь Баруун Европын Форекс группийн тоног төхөөрөмжөөр парка бүрэн шинжилээд 2017 оны 12 сард яг ашиглалтанд орсон байгаа. Энэ үйлдвэрийн давуу тал нь хуучин Оросын угсармал үйлдвэрийн давуу талаас тавигдах юм бол ажил хүчний тоо бага, бүрэн автомат, байгаль орчин дээлтэй ийм давуу талтай. Тэгээд хуучин угсармал барилгаас одоо биднэрт яг шийдэж байгаа нэг хоёр асуудал байгаа. Нэг нь болохоор дулаан алдагдал гэдэг асуудлыг шийдэж байгаа. Хоёрдугаарт нь газар хөдлөлтийн баал төссөнтэйгээ холбоотойгоор Улаанбаатар хот барьж байгаа барилга байгууламжийг газар хөдлөлтөнд илүү төсвөртэйгээр төлөвлөх. Тэгэхээр манай одоо шинээр барьж байгаа угсармал орон сууцны барилга нь үүдэл цангилаанууд нь газар хөдлөлтөнд илүү төсвөртэй бат бөх болж байгаа. Зураг төсөл талаас архитектур төлөвлөлт талаас ярих юм бол хуучны угсармал барилгууд нь болохоор нэг тогтсон хэмжээтэй стандарттай байсан бол одооний бидний төлөвлөж байгаа энэ шинэ үйлдвэр маань бол илүү оюун хатан төлөвлөлттэй ханы хэмжээ урт өндрийн дагуу төлөвлөлтийн дагуу өөрчлөгдөх боломжтой. Энэгээр одоо илүү том төлөвлөлттэй, чөлөө төлөвлөлттэй орон сууцыг хэрэглэгч нийлүүлэх бүрэн боломж үүсэж байгаа юм аа. За манайх бол үйлдвэрийн бүх технологи үе шат дамжлагт бол хяналт тавихаас гадна дотоод хяналтын лабораторид байгаа. Дотоод хяналтын лабораторид бол түүхийд материалын шинжилгээ, бетон сорцын туршилтууд явагддаг байгаа. Үүнд бол түүхийд материал болох үндсэн барьцлуулагч материал болох цемент, дүүргэж материал болох ис 0-5 мм-тэй, дайраг 5-аас 10, 10-аас 20 мм-тэй. За эдгээр түүхийд материалд шинжилгээ явуулдаг. Үүнээс гадна хөндлөнгийн итгэмжлэгсэн лабораторид бол тодорхой графикийн дагуу бол туршид шинжилгээг явуулдаг байгаа. Энэ шинжилгээ маань түүхийд материал, бетон идэл, бүтээгдэхүүн, арамтуур, дулаалгын материалууд дээр явуулдаг байгаа графикийн дагуу. Тэгэхээр барилгын хөгжлийн төвийн бүтээгдэхүүн баталгаажуулалтын албан маань стандартчлан хэмжүүлсэн газраас давтан итгэмжлэгдээд доор бол барилгын болон автозамын салбарын 21 нэр төрлийн 175 нэрийн бүтээгдэхүүний тохирлын гэрчлэгийг стандартын шаардлага хангасан тохиолдолд ингээ олгоо явж байгаа. За эрүүл компанийн хувьд бол манайтай одоо тохирлын гэрчлэг болон технологийн заавраартай холбоотойгоор манайтай ингээ хамтарч ажилладаг бас үндэсний хэмжээний томоохон үйлдвэрлэл байгаа. Тэгэхээр эрүүл компани маань бас Монголд яг бүрэн автоматжсан энэ Герман улсын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Тэгээд дотоодын бас энэ Италийн дотоодын хяналтын лабораторитой тэгээд энэ бүтээгдэхүүнд бол байнгын тогтмол хяналт тавьж явдаг ийм бас томоохон аж ахуйн нэгжүүдийн нэг. За угсармал барилгын өөрийнх нь нэг давуу тал нь барилгын хугацааг илүү богинохон болгодог. Тэгээд нөгөө юуны цаг уурын иргэшээлээс гарна нөгөө өвлийн нөхцөл нойтон технологич өвлийн нөхцөл барилга барихад илүү хүндрэлтэй байдаг шүү дээ. Хэрэг давуу талж байгаагаар цаг хугацааг багасгах чагаар дээр нөгөө утгаараа мөнгийн хэмжээнд энэ нь болохоор барилгын хэрэглэлтийн хөрөнгийг илүү хурдан болгож байна тий. Тэгээд нөгөө барилгын үнийг бууруулах ч юм уу. Тэгээд нөгөө за одоо ер нь бол манай энэ үйлдвэрийн давуу талч гэр ороллыг дахин төлөвлөлтөнд илүү тохиромжтой гэж би бол хараад байгаа. Энэ өнцгөөс харахад бол илүү тохиромжтой. Тэгэхээр бол мэдээж агаарын бохирдолтой энэ хөрсний бохирдлыг бол бид нэр масс үйлдвэрлэлд явах юм бол илүү хурдан бууруулах боломжтой. Жилд за ойролцоогоор нэг 2000 за 3000 айлын орон сууц барих боломжтой манай үйлдвэрийн хүчин чадлаар. Үйлдвэр маань 2018 онд үйл ажиллагаа одоо тоног төхөөрөмжөө шинжилээд эхэлсэн. Тэгээд одоо 2 дахь жилийнхэн өрөө үзэж байна. Энэ хугацаанд бол одоо амны орон сууцны төсөл, лам нарын дотор байрны төсөл, зайсанд одоо эко хотхон гэдэг төслийг бас ингээд хэрэгжүүлээд явж байгаа. Цаашлаад бол одоо хөшөө хийх ажлууд бол маш их төлөвлөгдсөн дистаратаа хүлээгдэж байна. Одоо дэлхийд даяараа энэ ногоон барилга буюу доктортой барилга гэдэг чиг хандгалаа их зорддог тэмүүлдэг болсон байна л да. Тэгээд энэ одоо нэг үгээр юу гэсэн үг вэ гэхээр өдөөсөө байгаль орчин дээлтэй гэсэн үг. Тэгээ манай компанийн хувьд ч гэсэн одоо энэ тал дээр маш их одоо тооцоо судалгаанууд хийж тэгээ зураг төслийн шатнаасаа хүртэл энэ одоо бүх юм одоо оруулж тооцож явж байгаа.
За бидний хувьд бол одоо барилга бот байгуулалтын яамны захиалгын дагуу 4 төрлийн амны орон сууцны зураг хийсэн. 48, 56, 60, 70 гэдэг. Тэгээд одоо байшин үйлдвэрлэл комбинатынхаа эдлэлээр 48 м2-тай амны орон сууцныхаа загварыг одоо өнгөрсөн 2018 оны хавар барьж дуусгасан юм. За одоо ингээд суурин ажил хийгдснээс хойш бол ойролцоогоор ердөөсө 6 цагийн дотор торхын босгоод ирсэн. Бүрэн дуусгаад түлхүүр хүлээсгэн нөхцлөөр хийхэд бол ердөөсө 7 хоног болж байгаа. За манай үйлдвэрийн хувьд бол өнгөрсөн зууны Улаанбаатарын 80% бол барьж байгуулсан. Одоо тоног төхөөрөмж шинжлэгдснээр бол жилд 150 мянган м2 ташигтай талбай гарах боломжтой болсон. Тэгэхээр энэ дээр бол амны орон сууц одоо хот тосхон орон сууц хорооллыг бол барихад бол ямар ч төвөггүй болсон гэсэн үг. Бид одоо яг энэ загварын амны орон сууцсан дээр одоо өнгөрсөн 2018-аас 19 онд шилжихүүл одоо халаалтын зардлын тооцож үзсэн. Буюу шүн одоо халаадаг ийм тоног төхөөрөмж захилгаанаар халаадаг тоног төхөөрөмж суурилуулахад хамгийн хүүтэндээ ихэд л одоо хэрвээ шөнийн тарифыг тооцох юм бол 60-аас 70 мянган төгрөг гарч байгаа. Халаалтын зардал. Давхар өшөө энэ амны орон сууцсан дээр бид эрчим хүчний үнэлгээ хийлгэсэн. Энэ эрчим хүчний үнэлгээний дүгнэлтээр бол одоо барилгын дулаан хамгааллын нормоос 19% хэмнэлттэй байна гэдэг ийм тооцоо гарч ирсэн байна. Тэгэхээр ердөөсөө одоо үндсэн гол асуудал бол халаалтынхаа шийдлийг ингээд захилгаанаар халаагаад шийдэх боломжтой байна. Яагаад гэвэл манай энэ амны орон сууцнууд, манай энэ угсрал орон барилгууд маань одоо ердөөсөө эрчим хүчний хэмнэлттэй болсон гэсэн үг. Цэвэр бохирын хувьд бол бас яг өөр нэгэн шийдлүүд нь бол яг газар дээр байршил дээр бол байж болно. Угсрал орон сууцыг бол манай монголчууд бол нэлээд сайн мэдж байгаа. Гэхдээ одоо хуучин шигээ тэгэж нөөд дулаан алддаг асуудал бол одоо бол байхгүй болсон. Одоо бол гадна ханны хувьд бол ингээд 3 үе шаттай буюу бетонын үе, хөөсөнцөр дулаалга, гадна бетонын үе гэдэг ингээд 40 см зузаантай ийм гадна ханууд хийгддэг болсон. Тэгэхээр одоо хуучны угсрал орон сууцчид дулаан алддаг асуудал бол байхгүй болсон. Тэгээд үйлдвэрээс ердөөсөө алдаагүй төмөр бетон эдлүүд гардаг болохоор одоо дараа нь заслын материал ч гэсэн маш их одоо өртгийг бууруулж өгдөг ийм зүйлүүд байна. Одоо ингээд иргэд маань хэрвээ манай захиалга өгөөд 10 айл 20 айлаар нийлээд өгөх юм бол мэдээж захиалгын дагуу үйлдвэр бол маш урт хугацаанд үйлдвэрлээд бариад өгөх боломжтой. Тэг тусмаа их байх тусмаа өртгөн байгуулна л гэсэн үг. Тэгэхээр энэ байшин үйлдвэрлэх комбинат хувьчлагдаад тэгээ ингээд үндсэндээ зогсонгүй байдалд орсон байсан. Тэгээ ингээд за бас гадны төсөл хөтөлбөрөөс мөнгө босгосон. За тэгээ дээр нь одоо Монгол Улсын хөгжлийн банк одоо энэ төсөл дээр бас зээл болгоод ингээд энэ байшин үйлдвэрлэх комбинат гэдэг энэ үйлдвэрлэл бол барилга угсралтын энэ үйлдвэрлэл үндсэндээ ашиглалтанд ороод бэлэн болсон байна. За түрүүчийн барилгуудаа бариад ашиглалтанд оруулаад ингээд амьдрал дээр туршилсан байна. Болцоотой байна, давуу талуудтай байна гэдэг нь бол харагдаж байна. Тийм учраас энэ эрэл компани байшин үйлдвэрлэх комбинатыг ажилуулах. За энэ үйлдвэрээр бол одоо ялангуяа томоохон хороолол хотхон. За тэгээд одоо нэг маягийн зурагтай ийм барилга байшингуудыг барих бол болцоо байна. Энэ нь бол нэгдүгээрт бол цаг хугацаа хэмжиж байна. Хоёрдугаарт бол улирал харгалзахгүйгээр барих болцоо байна. Гуравдугаарт нь бол газар хөдлөлийн болоод бусад одоо эрсдлүүдийг нэлээд тооцож барих ийм болцоо байна гэж ингэж үзэж байгаа учраас бид нар бол аль болохоор дэмжихэн зүйтэй гэж үзэж байгаа. Ялангуяа бид нар бол гэр хорооллын дахин төлөвлөлтийг бол эрчимжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Энэ бол манай барилга байгуулалт яам за тэгээд нийслэлтэй ярьж байгаа нэг одоо ажлын чиглэл. Энэ эрчимжлснээр агаар хөрсний бохирдлын эсрэг үндсэн одоо шийдэл болно нэгдүгürt. Нөгөө талаараа бид нар энийг богино хугацаанд эрчимтэй явуулахын тулд ийм одоо эрлийн байшин үйлдвэрлэх комбинат шиг ийм одоо шийдлэр ийм арга замаар явбал илүү богино хугацаанд түргэн шуурхай үр дүнд хүрнэ гэж ингэж харж байгаа. Олон хэлбэрээр одоо энэ орон сууцчул хэлбэрийг явж иж одоо энэ агаар усны бохирдол бууруулах, гэр хороол одоо инженерийн дэд үтцгүү гэж байгаа энэ гэр хорооллыг одоо шинжилэн зохион байгуулах ажил бол эрчимтэй явагдах юм аа. Тэгээд бид одоо эхний ажлууд бол хааны материал, одоо цайз, за Баянгол яам, баян өшөө, сэлб гээд хэд хэдэн байршил дээр явж байна. За удахгүй бас мөрөнгийн даавн дээр одоо бид нар бас шинэ төсөл сонгон шалгуулалтаа зарлах гэж байна. За бас буян тухай дээр яарамгт бас ажлууд бол бас явагдаж байгаа. Орон сууцны барилгаж ажлууд явагдаж байгаа. Тэгэхээр бас нэг
онцлогтой нэг төсөл нь бол одоо цайз дээр хэрэгжиж байгаа төсөл. Энд бол одоо нийтдээ 5 тал оролцож энэ ажил бол эхэлсэн. За иргэд, нийслэлийн орон сууцны корпорац, за Германы хамтын ажиллагааны нийгэмлэг, Nexus төсөл, Ариг банк, Эрэл компани гэдэг ингээд 5 талд гарын хэсэг зурж байгаа. Тэгэхээр энэ ажил бол хамгийн чухал зүйл нь одоо ногоон орон сууц байгаль орчин ээлтэй материалаар барьж байгаагаараа онцлогтой. Нөгөө талдаа бас иргэд орон сууцтай гэхлээр одоо бас өөрсдөө бас энэ одоо газартаа ирнэ орон сууцтай болохыг бас одоо хүсдэг тийм одоо ингээд одоо таун хаус өөртөө юу гэдэг тухайн орчиндөө байх хэлбэрийг одоо сонгодог. Таун хаус гэж яриад байгаа боловч яг нөгөө одоо гарч орохт нь боломжтой, гаднаа ногоон байгууламжтай ч гэдэг юм уу тийм. Энэ хэлбэрийг бид нар эхлэлийг ингээд тавиад туршилтын ихний 20 айл одоо ингээд явж байна. За одоо Баян өршүүн дээр бас одоо ингээд нэг сонгоо шалгаруулах ажил зарласан. За эдгээр ажлууд бол цаашаа бол нэлээд эрчимтэй явна. Энэний гол одоо санаа нь бол иргэд өөрсдийнхөө газрыг одоо өгөөд буцаагаад тэр яг тухайн орчиндөө тэр орон сууцтай болох хэлбэр юм байгаа. Тэгээ энэ одоо 5 талыг бид нар болохоор зохицуулагч одоо координационтэй зохицуулж холбож өгч иргэдэд одоо судалгаа буюу мэргэжлийн зөвлөгөө өгөх, барилгын чанарын талаар, санхүүжилтийн талаар мөн одоо иргэдийн эрэлт хэрэгцээг бас судалгаа явуулаад мөн тухайн одоо газарт байгаа нөө үйл хөдлөх хөрөнгийн судалгаа, тухайн зах зээлийн үйл хөдлөх хөрөнгийн үнэлгээний судалгааг бас хийсэн. 2018 оны 5 сард Гандан нэгжлийн эдийн ламдрын дотор байр 140 ламын 2 блок ламдрын дотор байрыг ашиглалтанд оруулаад бүрэн хүлээлгээд өгсөн байгаа. Зайшинд бас нэг 5 наавсны төсөл хийгдэж явж байгаа. Энэ нь болохоор баси барилга буюу эрчим хүчний хэмнэлттэй, бүр өндөр хэмнэлттэй. За 9000 м2 орчимд халбааттай орон сууц нь 48 айлын орон сууц, амны орон сууц. Тэрний төсөл одоо дундаа ороод нэлээд идэвхтэй явж байна. Цайз 16 GIZ бол нийслэлийн орон сууцны корпорацтай хамтраад эко хотгон. Энэ ямар давуу талтай вэ гэх юм бол эрчим хүчний хэмнэлттэй өөрийн бие даасан одоо дулааны те дулаан цэвэр ус. За цэвэр усыг бол яг төвөөс авч байгаа. Дулааны үед ийм эко барилгыг бариад хэрэгжүүлээ явж байгаа. Анх одоо энэ цайз газрын эко хотгон оршины удирдлага санал тавиад тэгээ одоо тэрний дагуу явж байгаа 5 гар усыг зураад гэрээнд тэрний дагуу одоо ингээд ажил явагдаад одоо бид нар газраас сулсан. Ариг банк болохоор зэрэг нийгмийн хариуцлага, доктортой санхүүжилтийн одоо хийж гүйцэтгэсэн ажлаараа банкуд руу бас тэргүүлнэ. За тэгээд энэ хүрээнд бас энэ өнгөрсөн хугацаанд нэлээд олон ажил хийсэн. Тэр дундаа Улаанбаатар хотын хөрсний бохирдол, агаарын бохирдол, тэр дундаа бүр агаарын бохирдолтой холбоотой нэлээд олон ажил зохиосон. Тэр зарим нь дурдах юм бол жишээ нь утааг хамтдаа устгах аян гэдэг энд нэлээд олон байгууллагууд оролцож ирсэн. Тэгэхээр энд нөгөө одоо жишээ нь утаагүй 100 өгөөл нөгөө тэн тий удаа элчээ барьдаг тэн ч юм уу тий гэх мэт янз янзын юм шалгуулалт нь орж ирсэн. Гэхдээ бид хэдий өнөөдөр мэдж авснаар бол ерөөсөө Улаанбаатар хот утаанаасаа хөрсний бохирдлоосоо салхийг ивэл ерөөсөө орон сууцчлах шаардлагатай. Тэр нь ерөөсөө хинт ч ойлгомжтой нүдэн дээр ил зүйл. Дахиж одоо болохгүй 100 хийхэ болцгоё тий. Хэрвээ энэ одоо жишээ нь эрчим хүчний хэмнэлттэй бол эко тий хямд ийм орон сууц барийг гэвэл Монголд одоо жишээ нь энэ эрлийн байшин үйлдвэрлэх комбинат л өнөөдөр энийг хийж чадхаар том хүчин чадалтай сүүлийн технологийн үйлдвэр болчиход байна. Ноосгийн хувьд бол бүтэн гардаж зохион байгуулалтыг хийж байгаа. За энэ дээр бас бид нар одоо дид үтсийн асуудлыг манай талаас бол одоо шийдлийг гаргаад явж байгаа. 20 айлын орон сууц гэхдээ 5 айл газраа өгөөд буцаа 5 айл бол одоо орон сууцтай болж байгаа. За ингээд 15 айл бол илүү гараад үүнийг бол одоо борлуулах хэлбэрээр явж байгаа. Хамгийн чухал зүйл бол иргэдийн оролцоо. Иргэд бол одоо өөрсдөө газраа чөлөөлөөд тэгээ газар дээр одоо эдгээр ийм орон сууцнуудыг одоо ингээд ойлгоод, дэмжиж, оролцоод явна гэдэг бол маш чухал юм байна. Иргэд л өөрсдөө итгэв санаачлагтай оролцож ижил энэ үйл ажиллагааны цааш үргэлжлэн шүү дээ. Тэгэхгүй тэгээд одоо тэг ямар нэг аргаар хойш одоо үлийн ажлын зогсон шүү дээ юм. Тэгэхээр иргэд маань идэвхтэй оролцоорой л гэж бодож байна.
найдвартай тийм барилгын компаниар ингээ барилгаа бариулж байгаа учраас иргэд маань идэвхтэй оролцоорой л гэж хэлээ. Агаарын мөхөрлийг бууруулах, иргэдээ орон сууцчлуулах, гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын хүрээнд эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, амны орон сууц барьж байгуулах, мөн түүнчлэн ипотекийн зээл хамрагдах боломжийн талаар болон энэ төрлийн барилга байгууламжийг шанар стандартын дагуу хийж гүйцэтгэх хэрэглээнд нэвтрүүлээд байгаа Эрэл группийн байшин үйлдвэрлэх комбинатын технологи, ажиллах горин болон хүчин чадал, мөн түүнчлэн одоо хэрэгжүүлж байгаа төсөл арга хэмжээний талаарх мэдээллийг хүргэлээ. Барилгын мэдээлэл нэвтрүүлгийн маань ээлж дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.